усны үлгэр, ногоон хүн, энэтхэг ардын үлгэр. Эрт урдын цагт энэтхэг улсын газар нутагт аль хэзээр буюу ногоон хүн хочид мөнхийн ус ууж мөнх амьдрах хувьтай болсон нэгэн хүн амьдарч байсан гэлцдэг. Тэрээр эд шидтэй болж мөнх амьдардаг болсон болохоор чин сэтгэлээсээ итгэж гуйж чадвал хүсэл биелүүлдэгч гэлцэн. Энэтхэгийн ард түмэн түүнийг аврах загас хөлөвлөн аадар бороог захирдаг усны бурхан хэмээн шүтгэн бий. Үргэлж ногоо нөмрөхтэй явах түүний гიშгсэн газар бүрт өвс цэцгэс нахиалдаг. Тэр үл үзэгдэх чадвартай учраас бас хүн бүхэнд харагдаад байдаггүй гин. Түүний тухай олон яриа байдгаас нэгийг нь хүргэе. Тэртээ 2000 гаруй жилийн өмнө Грекийн хаан Сикандар аль хэзээр хэмээх суу бэлэгтээ даруй төлөв туслагтай байжээ. Гэхдээ заримдаа тэр огт байхгүй болчихдог тул хүмүүс түүнийг үл үзэгдэгч эсвэл цаг хугацаагаар аялж хэрэгтэй цаг мөчтэй гарч ирдэг нэгэнч хэмээдэг байв. Сикандар аль хэзээр хоёр хамтдаа агуу цэргийн армийг удирдах дэлхийн хагасыг туулсан гэдэг. Нэгэн өдөр тэд далай тэнгисийн цаана ертөнцийн төгсгөлд харанхуй оронд мөнхийн усны булаг байдаг тухай олж мэдэв. Тэр уснаа суувал мөнх амьдрах хүчтэй болдог гэж. Аль хэзээр даруй төлөв нэгэн тул түүнд энэ мөнх амьдруулах ус тийм ч сонирн байсангүй. Харин Сикандар бүхэл дэлхийг эзлэн захирах туйлын хүсэлтэй нэгэн. Түүнийг үхчихвэл агуу удирдагч хэмээх нэр алдар нь арилна гэж айсандаа мөнхийн уснаас заавал уухыг зорив. Ингээд тэр өөрийн туслах аль хэзээрт намайг энэ ертөнцийн төгсгөл рүү аваач хэмээн тушаагаад тэд хамтдаа замд гарлаа. Мөнхийн усны булгийн талаар туслахаасаа асууваас дорвитой хариу хэлдэггүй байв. Түүнд уралсан Сикандар аян замдаа тааралцсан хүн бүрээс тэр булгийн талаар асууж эхэллээ. Зарим нэг нь мэддэг юм шиг царайлж, зарим нь энэ булгийн талаар дуулаач үгүй гэсэн бол мөнхийн усны булаг гэж байхгүй. Энэ бол зүгээр л домог гэсэн ч хариултыг хэлэх хүмүүс байлаа. Ингээд олон сар хоног өнгөрч Сикандар аль хазир болон цэргүүд нь нэгэн хүйтэн харанхуй цөлд хурж очив. Тэр цөлийн нэг талд алс хол маш хурц гэрэл үзэгдэх бол нөгөө тал нь түнэр харанхуй байжээ. Сикандар хүмүүсээ гэрлийн зүг явахыг тушаасан бол түүний туслах аль хэзээр харанхуй зүг явахыг санал болгов. Гэхдээ туслахтаа уурсан Сикандар түүний үгийг сонсолгүй гэрэлтэй замыг сонгон явлаа. Харин аль хэзээр харанхуй зүг явсан юм. Уртаас урт замыг туусны эцэст ядарч туйлдсан аль хэзээр болон түүнийг дагаж явсан хэсэг хүмүүс нэгэн булгийн хажууд ирээд амс хийхээр боллоо. Хатаж сангасан өхөнгээ алдсан хүмүүс булгийн уснаа сууж тэнхээ оров. Аль хэзээр тэр булгийн усыг тоогоогүйч дагалдаж явсан тэдгээр хүмүүсийг тойруулж суулгаад ийн хөөрнөв. Хатмал цүлд яваад усгүй ангаж хатсан хүн амьтныг ундаалж амьдрал бэлгэлдэг болохоор энэхүү булгийг ард түмэн мөнхийн амьдрал бэлгэлэгч хэмээн нэрийдсэн юм. Манай Нарны аймгийн гаригуудаас дэлхий л ганцаараа устай. Тиймдээ ч энэ гариг дээр амьдрал оршин тогтнодог. Ус байгаа болохоор цэцэг навч дэлгэрч амьтан хүн оршин байна. Ус бол мөнх амьдралын утга учир юм. Та нар одоо ус ямар үнэтэй чухлыг ойлгосон байхаа гэж хэлээд бос жалхахад аль хэзээрийн алхсан газарт өвс ногоорон ургасан байхыг олж харав. Үүнээс хойш түүнийг хүмүүс усны бурхан гэцгээх болжээ. Харин аль хэзээрээс салж гэрлийн зүг явсан Сикандар мөнхийн ус ч олсонгүй, амьдралыг мөнхөд итгэгч усны мөн чанарыг ч ойлголгүй явсаар 32 наснда аян дайнд ам үрэгдсэн гэдэг.